Одоо ер нь Улаанбаатар хотод нэг 180-аад мянга шахам айлрахууд гэр оролт байх шиг байна. Хэдэн одоо ер нь 100-аас олж чадсан бол. Одоо тийм бидний тооцоогоор бол 189 190-д мянган өрх айл байна гэр оролт. Тэрний 120-д мянга нь бол мянган сорилтын сангийн цэвэр агаар төсөл. Цэвэр агаар сан хамтраад 120-д мянган нь солилцсон баг 100-аар. Одоо манай Улаанбаатар цэвэр агаар төсөл цэвэр агаар сантай хамтраад нийтдээ 45 мянган солилцохоор зэрэг нийтдээ нэг ер нь 165 мянга 170 мянган солигдчихно. 20 мянган айл л тэнцээ үлдэж байгаа. 20 мянган айл нь яагаад солигдохгүй үлдэж байна гэхээр л энд бол иргэний үүргийн хариуцлагын бас нэг асуудал гарч ирж байгаа. Энэ дээр л хороо дүүрэг дээрээ бүртгэлгүй иргэд байна. Хөдөө орон нутгаас шилжиж хурж ирээд бүртгүүлж амжаагүй иргэд байна. Энэ болохоор зэрэг зоохны хөтөлбөрт хамрагдах боломжгүй болчиход. Тэгээд энэ бүгд л үлдсэн байна. Нийтдээ бүртгэлгүй иргэдийн тавал 20 мянга гэж бас ойлгож болно. Одоо 45 мянган шинэ жил багтаагаад солиод дуусгахыг төлөвлөж байгаа юу? Ер нь төлөвлөж байгаа. Яг 2013-аас 2014 оны халаалтын улиралд бүрэн солино гэсэн тооцоод байгаа. 48 мянган айл зөвхөн нийслэл Улаанбаатар хотод шүү дээ. Зөвхөн нийслэл Улаанбаатар. Ямар гэдэг юм бол бид нар бол одоо зөвхөн нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. Бус одоо аймаг орон нутгуудаас биднэрт бас аягүй их санал ирдэг. Болгон Баян хонгор гэж биднэрт бас бидний аймгийн төвөд бол агаарын бохирдол их байна. Биднэрт бас хөтөлбөрөө явуулж өгөөч гэсэн саналыг бол бас ирүүлдэг. Тэгээд бид нар ихний ээлжинд л ямар ч байсан Нуны сорлын сан цэвэр агарсан 120 мянган айлын өрх айлын утааг 100%-ыг солилцсон, утааг нь багасган гэж явж байгаа. Манайх 45 мянгаыг солилцсон. Бид нар бас нийт 1 2 3 гэх хэрэгцсэн төслүүдийн үр шимийг бас харах хэрэгтэй л дээ. Бид нар дараа жилийн үдийд яг утаа ямар шүү болох нь гэдгийг л одоо бид нар энэ жилдээ бид нар солиод тэгээд дараа жилийн үдийд ихэд бид нар бас төслийнхаа үр шимийг бас харах хэрэгтэй байх гэж бодож байгаа. Тийм болохоор гол зам нь Улаанбаатар руу даачлаа тийм. Хөдөө аймгийн төвүүдэд явахаар өглөө ингээл өвөл сэрхээр бас л утаатай болцсон. Одоо аймгийн төвүүд ч гэсэн бас утаатай болсон байна. Энэ л бас нэг хүн амын нэгтэрчлээс хүн ам хөдөө гадаанаас аймгийн төв хаана нийслэл руугаа нүүдэлж ирж байгаа. Энэ бүгдээс бол бас болж байгаа. Гэхдээ агаарын бохирдол бол ганцхан гэр хорооллын яндангаас гардаг утаа гэж ойлгож болохгүй. Энд бол цахилгаан станцаас гарч байгаа утаа, дэгдэмхий доос, үнсэн сан тийм ээ. Автомашины яндангаас гарч байгаа утаа, тэгэл одоо айлуудын гэр хорооллын утаа, одоо уурын зүхний утаа гэл бүгд нийлээд агаарын бохирдлыг үүсгэж байгаа шүү дээ. Өвөл ингээл 2 3 жилийн өмнө ингээд харахаар бол манай Улаанбаатарч бас л хэвгүй утаатай байдаг шүү дээ. Ер нь одоо ингээд 100 баг ойролцоогоор 90% шахуу солих юм байна. Ер нь бүрэн шаталтаа 100 гэхээр ер нь агаарын бохирдлыг одоо хэр одоо илүү одоо сайжруулах бол тий утаагүй болох гэдэг ч юм уу гэдэг. Тэгэхээр бүрэн шаталтаа 100 маань гэдэг нь бол түр шиг бүрэн шатаад яндагаас гарч байгаа нарийн тоосон зэрэг багасч гин гэсэн. Ер нь тэгээд би урд нь яг 4 сард нийслэлийн иргэний танхим дээр 200 хэдэн иргэнтэй уулзаад мянган сорилын сан цэвэр агаар сангийн 100 хэдэн мянган 100-ыг сольж өгөөд ер нь ямар шүү үр дүнд хүрвэ гэдэг би яг тийм уулзалт хийж байсан. Тэр уулзалтан дээр л иргэд надад хэлэхдээ л за энэ хөтөлбөрийг бас хийсний дагуу бас хав харлаад байдаг утаа бол бас сааралтж ирсэн шүү. Тэгээд танаа 45 мянга явах юм бол энэ бол бас саарлаас гадна арай жоохон бүр саарл болдог ч юм уу те. Жоохон цэнхэрдэг ч юм уу тиймэрхүү хандлага бас ажиглагдаж шүү гэж тэр иргэд бол бас надад хэлж байсан. Яндангаас гарч байгаа утаа цагаан бөгөөд цэнхэр байвал сайн. Тийм. Яндангаас бол утаа гарахгүй гэж байхгүй шүү дээ. Утаа 100хан түлжил байвал утаа гарна тийм ээ. Утаагүй зуух гэсэн нэг тийм ойлголт яваад байдаг. Утаагүй зуух гэж бол байхгүй. А утаагүй зуухыг яагаад гэж ярьсан бэ гэхээр анх эхлээд утаагүй зуух гэдэг нэг хөтөлбөр ч юм уу тиймэрхүү юм болсноос болоод нэршил гарч ирээд утаагүй зуух гэдэг нэрэлсэн. Энэ үл яг эрчим хүчний эмнэлтэд бүрэн шаталттай зуух гэдэг ойлгоцсон дээр яг ойлгож байна. Тэгээ юу төлж байгаагаас бас их шалтгаалдаг. Манай сонгогдсон Улаанбаатар цэвэр агаар төслийн хэмжээнд сонгогдсон 4 зуух байгаа. 4 зуух маань бол мод Багнуурын нүүрсэн дээр зуух туршилтын лабораторид туршигдаад гарч ирсэн байгаа. Зөвхөн Багнуурын нүүрс. Зөвхөн Багнуурын нүүрс төлөхгүй шүү дээ. Бид нэр л туршилтаа хийхдээ бид нар Багнуурын нүүрсэн дээр хийсэн байгаа. Одоо манад хамгийн их өргөн хэрэглэгдэж байгаа өртөг хямдтай. Тэр нүүрсэн дээр бид нэр хийсэн. Тэгтээ жоохон дортог ихтэй гэж ярьдаг. Бид нэр л аль
өргөн хэрэглэгдэж байгаа нүүрсэн дээр нь туршилтаа хийсэн байгаа. Тэгээд 4 төрлийн зуух маань л энэ туршилтын амжилттай байгаа. 400 маань бол одоо ард иргэдийн гар дээр хүрэхэд бэлэн болсон байгаа. Нийтдээ манайд бол зуух үйлдвэрлэгч бас зөндөө олон компаниуд байдаг шүү дээ. Үндэсний компаниуд зөндөө байдаг. Тэр бүгд маань ч гэсэн манай хөтөлбөрт ороход нээлттэй байгаа. Одоо бид нэр 9 сарын сүүлээр 10 сард гээд дахиад зуух туршилтын явуулна. Тэгээд үндэсний компаниуд маань зуухаа сайжруулад дахиад туршилтанд ороод үзүүлэлтийг хангаад туршилтад аваад гараад ирвэл манай хөтөлбөрт ороход бүрэн нээлттэй байхгүй. Бид нэр ард иргэдэд аль болох өргөн сонголт хийх гэдэг. За энэ ийм зуух, тэр нь тийм зуух гэдэг. Урд нь 2 зуух сонгодог байсан бол одоо бид нэр 400 тавьсан байгаа. Ахаад бид нэр нийлээд дахиад хичнээн зуух орж ирэхийг л мэдэхгүй. Тэгээ өргөн сонголттой юунаас ард иргэд өөрсдөө сонголтоо хийгээд за энэ манай таарах юм байна. Гэхэд энэ хөтөлбөрт хамрагдаад энэ сонголттойгоор хэрэглэгдэх болно. Зуухаа одоо хаана турших вэ? Зуухаа одоо Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны байгуулсан зуух туршилтын лаборатори гэдэг байгаа. Одоо шинжлэх ухааны техникийн их сургуулийн харьяа дулаан технологийн сургууль хүрээлэн тэрэнд л одоо харьяалын дагуу шилжээд очсон байгаа. Очвол манай харьяалд байж бид нар ясаа одоо л тэнцээ бид нар зуухад туршиж байгаа. Зуухны туршилтын дээр бол бид нар Улаанбаатар цэвэр агаар төслийн зөвлөх баг ажилладаг. Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны техникийн их сургуулийн дулаан технологи ер нь хим физик хариуцсан бүх профессорууд бол манай зөвлөх баг гишүүдээр ажилладаг. Тэгэд бол бас гадаадын зөвлөхүүдтэй хамтран зуух туршилтыг хийдэг. Монголд гэсэн. Монголд. Одоо зуух туршилтын лабораторид одоо дам даржаад байдаг шүү дээ. Хүмүүс мэддэг байх. Би бас арай анхудаа сонссон. Тий одоо тийм юм байгуулагч. Одоо ингээд энийг чинь ингээд шалгаруулахад одоо энэ сайхан зуух уу, тэр нь сайн зуух уу гэхээ болж шүү дээ. Одоо лабораторид өгөөл лабораторийн тест хийгээл туршилтанд ороод за нүүрс хүчлийн хийн тэр байна, нарийн тоосон цэрэн тэд байна, хөхрийн хүчлэн тэд байна. Тэгэл одоо гаргаж ирээл тэр нь гаргаж ирээл тэр нь ингэж гаргаж ирээл тэгэл за энэ ийм байна гэл тэгэл сонгочдөг бас зуухан дээр ямар нэгэн маргаан байхгүй. Тэгээд за таны зуух ийм юм аа ийм юугаа хийсгээ та ингэж сайжруулах юм байна. Таны яндагаас гарч байгаа юу чинь жоох их байна. Эсвэл нүүрс хүчлийн хий чинь их байна. Та яг энэ хэсгээ ингэх юм байна гэж зөвлөгөө өгөөд ингэж явуулт. Тэгэхээр зэрэг одоо манай ард иргэд ч гэсэн зуух туршилтын лабораториор маань өөрсдийн хийж бүтээж байгаа зуух юм, өөрсдийн хэрэглэгдэж байгаа зуухаа ч гэсэн айж туршуулж болох нь шүү дээ. Манай зуух ер нь ямар шин хэмжээнд байдаг. Би ер нь ямар зууханд хоол цагаа чанж идэв. Улаанбаатар хот нийслэл хотод амьдарч байгаа иргэн хүний үүрэг бид нар бас агаарын бохирдлоо бууруулах утаагүй Улаанбаатар тэ байхын тулд би бас нэг жоохон үүрэгтэй байх хөндлөлт ингэх юм уу гэх юм зуух туршилтын лаборатори дээр очиод зуухаа шинжилж бол бүгд нээлттэй юм байна. Дотоодын мэргэжилтнүүд бол хангалттай бай. Бага. Дотоодын мэргэжилтнүүд хангалттай байгаа, гадаадын мэргэжилтэн ч байгаа. Та түрүүн хэллээ нэлээдгүй компаниуд бас зуух үйлдвэрлэж байна гэдэг. Компаниудын маань хандлага юу н одоо ямар байна? Одоо компаниуд маань хөтөлбөрт оролцъё гэсэн компаниудын маань хандлага маш их байна. Сая бүгдээр 15 компани 15 зуух оролцсон шүү дээ. Манай туршилтанд чинь 4 тэнцэд гараад ирсэн. Одоо би ахад хэлээд 10 сард би манайх Улаанбаатар цэвэр агаар төсөл ахад туршилт явуулна. Зуухна. Ахад тэд нар маань одоо ингээд ажиллаж байгаа байхгүй. Зуухаа сайжруулах гэдэг. Одоо ингээд сайжруулсан зуухаа эхнээсээ алтан бичиг нэрсэн байл да. Ахад туршилтанд оруулж өгөөч. Тэгэд бид нар ахад туршилтанд ороод лабораторийн үзүүлэлтийг хангаад гараад ирэх юм бол бид нар ахад 4 дахь 5 дахь зуух болол очиж гэрээ байгуулдаг. Илүү сонголт өргөн болж байна. Илүү сонголт өргөн болж байгаа. Ард иргэд маань за энэ зуух маань ингэсэн байна, тэр зуух маань ийм байна, энэ нь хоол цангад тохиромжтой, энэ юм гээд өөрсдөө сонгоод аваа шүү дээ. Одоо бид нар тэн дээр та энийг сонго, та энэ сайн, энэ гэхгүйгээр өөрсдөө сонгоод авчих.